Апу хувьцаат компани, Спирт бал бурам компани хамтдаа бүтээсэн он жилүүд. Сэлэнг аймгийн Алтан булагт байсан Хараавган гэгдэх Герман эзэнтэй хуучин заводын тоног төхөөрөмжтөр тулгуурлан зүүн хараагийн Спиртийн заводыг 1943 онд анх ашиглалтанд оруулав. Бүгд найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн 200 дугаар тогтоолоор 1973 оны 6 дугаар сарын 15-нд Спирт бал бурамын комбинат анх байгуулагдсан. 1974 оны 9 дугаар сарын 1-нд анхны Спиртийн дээжийг үйлдвэрлэв. 1981 онд 4000 тонн бал бурам үйлдвэрлэх хүчин чадалтай болов. 1985 онд Спиртийн гарц 2.3 сая литрт хүрч Спиртийн чанар нэмэгдэв. 1988-аас 1990 онуудад Солонгос, Рум зэрэг орнуудад Спирт экспортлож эхлэв. 1993 онд хараа арх үйлдвэрлэгдэж эхлэв. 2003 онд MNS ISO 9001 стандартыг нэвтрүүлв. 2007 онд Альфа зэрэглэлийн Спиртийг үйлдвэрлэж эхлэв. 2012 онд Голландын Хайнекен компани хөрөнгө оруулалттай дэлхийн шилдэг менежмент, техник технологиг судлах, нэвтрүүлэх боломжууд нэгдсэн. 2017 оноос Апу болон MBC компаниуд нэгдэн Монголын шингэн хүнсний салбарын тэргүүлэгч компани болон үйл ажиллагаагаа явуулж байна. Бидний байгаа энэ газар бол Экваторын 48 дугаар өргөрөг, дэлхийд үржил шим сайтай хөрстэй газар тооцогддог Сэлэнг аймаг зүүн хараа хот. Бид хагас 100 жил үр шимээ хүртэж хамтдаа хөгжиж, хамтдаа бүтээн байгуулж байгаа гэж хэлэх болно. Нийт газар нутгийн 50% нь газар тариалан, үүнээс 30% нь цэвэр улаан буудаг тариалан. Харин мэдээж улаан буудаан та бидний сайн мэдэх Апу компани Спирт бал бурам үйлдвэрт хүрч өндөр чанартай бүтээгдэхүүн болон бидний гар дээр болон дэлхийд хүрдэг бахан. Апу компани бүтээгдэхүүнүүдийн үндсэн түүхийд эх орны хөрсөнд урган гардаг нь энэ юм. Тэгэхээр бид хоёр яг одоо хагас 100 жилийн үн цэнийг бүтээж байгаа хамт олонтой уулзах гэж явж байна. Бид маань амралтын цагт болсон байгаа учраас бүгдээр хамтдаа очиад уулзах. Ойлоо одоо бүр анх орж исэн дурсамжаар нь бас аялъя л та. Анх ороход тэрэмтгч гэж. За. Спирт будаа тэрэмтдэг ажиллаад. Тэгээд тэнд нэг 3 сар ажиллаж байгаа. Дараа нь автогараж руу жолооч ороод. Тэгээд комбинатын даргын жолооч гэж 6 жил. 6 жил. Тэгээд ер нь дарга нарын жолооч хийж явсаар сүлдээ одоо бол агуулгын ахлах ажил. Дархан хотын политехникум үйлдвэрийн механик технологи ангийг 72 онд төгсөөд тэр үед яамны хуваар хийдэг байсан. Яам хуваарлаад энэ дээд боргуугийн Спирт үйлдвэр гэдэгт ирж ирсэн. Ер нь таны хувьд энэ үйлдвэр одоо хэр их үнцэнтэй вэ? Таны амьдралд хэр их үнцнийг бүтээсэн бэ? Маш их үнцэнтэй. Ер нь бол тий. Энд ажилласнаар нөгөө ажил хийвэл амд осно гэдэг шиг л явж байна. Манай ууган хүү энд ажилладаг. Чахалгаан чи хийж байгаа. Манай үйлдвэрийн чинь бид нар чинь их сайхан эвсэг хамт олон байхгүй юу? Зовлон жаргалаа хамтдаа хуваалцсан, цөмөөрөө хамтдаа идэн уун жарган цэнгийн хүний амьдралд байдаг бүхнийг л энэ хамт олонтойгоо ингэж явуулж өнгөрсөн одоо 50 жил маань байгаа. Ер нь хүн ингээд амьдралынхаа 50 жилийг яг нэг газар ингээд зориулаад сэтгэл зүрхээ шингээгээд ажиллана гэдэг бол их ховор тохиол. Дээрээс нь их сайхан ч тохиол ах. Таны хувьд энэ үйлдвэрт ингээд 50 жил тасралтгүй ингэж ажиллах ямар шалтгаанууд байна? Би одоо ер нь үндсэн яг мэрэгжил маань Спиртийг одоо ер нь яаж одоо хийх вэ те? Яаж чанарыг сайжруулах вэ? Яаж анхнаасаа тэр зорьсон зорилгондоо хүрэхийн тулд 42 жил ажиллаад 2014 онд тэтгэвртээ суугаад өнөөдөр 17 онд Апу компани нэгдээд 17 оноос Апу дээри компани, Апугийн Апу дээри компани сүү цуглуулах ажлыг өнөөдрийг хүртэл хийж өгч байгаа. Тэгээ ер нь энэ СПБ Апу дээри ч энэ үйлдвэрийнхаа хувь заяагаар өнөөдөр би юм сайхан амьдарч байгаа. Энэ их сайхан нутаг тараг болвол айгүй сайхан нутаг шүү дээ. Гаднаас ирсэн хүмүүсүүдийг айгүй ээлтэй хүлээж авдаг гэж би тэгж хэлдэг. Монголын баг Монголда Швейцар юм аа гэж одоо тэгж ойлгож явдаг.
энэ хараа нутгийг тэгээ ийм сайхан нутаг дээр сайхан амьдарч байна. Тэгэхээр надыг ийм ажил амьдралтай миний амьдралыг өдий зэрэгтэй болгож өгсөн үйлдвэртэй хамт олондоо би хязгааргүй хайртай. онд Апо компанитай нэгдсэн шүү дээ. Тэгсэн. Тэгээ энэ Апо компанитай нэгдснээр ер нь үйлдвэрийн хөгжил дэвшил бүтээн байгуулалтанд ямархан өөрчлөлт орсон бэ? Ер нь бол зүгээр ахиц гарч байна. Янз бүрийн танууд төхөөрөмжүүдээ шинжлэх, өөрчлөх тийм юмнууд их явагдаж байна. Сүүний үйлдвэр гэж том үйлдвэр байгуулж байна. Бид нэр хойч үеч гэсэн энэ үйлдвэрийг айгүй сайхан аваад явж байгаад нь айгүй баярлдаг, урамшдаг. Зууны үйлрэлд бол хоногтой нэг 27-8 тонс. Үйл бол нэг 10 хэдэн тонс. Цуглуулад ингээд өгч байгаа. Тэгээ одоо шинээр бислэгний үйлдвэр, шар сүүний гаргаад тэрнээсээ Монгол одоо архи авах. Ер нь барилга байгууламж гаднаас бид нэр өдрөөхөө ороод эдгүү ч гэсэн гаднаас нь харах өнгө үзмжийнх нь хувьд бол үйлдвэр маань сайхан ажиллаж байна, сайхан харагдаж байна. Ажилтнуудын хувьд ахуй амьдралд нь нөлөөлөх ч юм уу те. За яг танаа гэр бүлд та гурийн хувьд ямар өөрчлөлт гарсан бэ? Энэ нэгдэл. Ажилчдын хувьд гэвэл цалин мөнгө бол хангалттай. Одоо нөгөө юмны үн нэмэгдэх болгонд л баг цалингаа нэмэл ажилчдынхаа эрүүл мэндийг бас анхаарч байна. Ер нь л давуу юм байх. Эрүүл мэнд гэсэн чинь санчлаа. Танах чинь нэг лайв хөтөлбөр гэдэг гоё хөтөлбөр сонсогдоод байсан да. Тэр ямар утга учиртай хөтөлбөр? Тэр одоо ажилтныхаа нөгөө эрүүл мэнд чиглэсэн эмчнэртэй хамтарч ажиллаж байна. Орлого спортын төрлүүдээр тэмцээн уралдаан их зохиож байна. Эрүүл одоо тэгэл нөгөө хөдөлгөөн гэдэг тэгэл талаасаа янз бүрийн хөдөлгөөнүүд гимнастик хийлгэх, гүүх тэр байтугай нөгөө Апо юу шунглаа даяараа сая нэг гүйлтийн тэмцээн марафон болсон. Та гүү үгүй ээ. Гүүхгүй. Залуучууд гүйсэн бас амжилттай яваад ирсэн. Та одоо хагас 100 жилийн түүхтэй энэ сайхан үйлдвэрт ажиллаж байна. Монгол Улсын уугуун үйлдвэр Апо компанийн нэг хэсэг эдис нь болоод үн цэнтэй ажилт нь болоод явж байна. Ирээдүг юу нь яаж харж байна? Ирээдүйд болмол сайхан болно гэж бодож тийм. Одоо энэ шинэ үйлдвэр ашиглалтанд ороод залуучуудын сурах, хийх, бүтээх юм маш их дэмжлэгтэй юм болж байна гэж харж байгаа. Үйлдвэр маань улам одоо сайхан залуу ажилчдаар хүрээлүүлээд өшөө өнөөдрөөсөө илүү сайхан ажилласаа хүмүүсүүдийн одоо сэтгэлд нийцсэн тийм сайн одоо бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсээ. Та хэдэн онд ажилд орж ирсэн бэ? 1990 онд Спирт болон нуцад компанид балбарын үйлдвэрт ажилчнаар ороод өнөөдрийг хүртэл тасралтгүй 33 жил энэ үйлдвэрт ажиллаж байна да. За би 1986 оноос ахуулаад Спирт балбарын компанид ажиллаад одоо 37 дахь жилдээ ажиллаж байна. Анх бол нэг талхны цех гэж байдаг байсан. Тэр нь талхчнаар орж ирсэн. Тэгээ талхчнаар орж байгаа бол дараа нь манайх архины үйлдвэртэй болоод архины үйлдвэрлэгээ найрлах ажил хийж байгаа. Одоо Спирт үйлдвэрийн нэрвэн ажил дээр ажил хийж байгаа нэрвэн ажил. Ер нь одоогоос 5 жилийн өмнө манай Спирт балбарын бол Апо компани маань хоорондоо нийлсэн. Тэгээд яг энэ нийлсэн үйл явц танд ер нь тухайн үед ямар санагдаж ирсэн бэ? Айгуу сайхан өргөжөж, хөгжөөд, дивжээд тэр байтугай манад бүр сайхан сүүний арх хийдэг, бяцлаг хийдэг юм сайхан үйлдвэр бий болгож өглөө. Салин мөнгө нэмэгдлээ. Биднээс амьдрал бол тэдний хэмжээгээр бол сайхан дээшил дэвшиж хөгжиж байна. Нийгмийн хариуцлага өрөөнд Апо компани орон нутагт бас оролж байгаа. Өнөөдрийг хүртэл манай сум нэгдсэн имлэг хувийн 300-аар гаргаж ард иргэд маань бас нэг өвөл хэмжлүүлэхэд одоо нөхцөл байдал хүнд хүүтэн байсныг Апо компани өнөөдөр имлэгийг 300 гаруй сая төгрөгөөр одоо нийгмийн хариуцлага өрөөнд дулааны шугамд бүрэн шийдээд хэрэгцээний халуусыг хангаад одоо бид нэр 9 сарын 15-нд
нэгдсэн эмнэлэг маань бүрэн дулаалгатай, хэрэгцээний халуустай, эмс сувлагч нар бас нэг халуусаар гар хөлөө угаадаг ийм сайхан болцлог бас сангаж байна. Цаашлаад манай залуучуудад бас хувьцат компани өнөөдөр хэлснээрээ залуучуудын бас орон сууцны урьдчилан авах мөнгөд гэж жилд нэг 2-3 залуучууд өгч байна. Залуучууд энд маш урам орж байна. Ажиллах ихтгэл зүтгэлтэй болж байна. Тийм ч учраас бас цаашдаа энэ одоо залуучууд нь манай энэ хувьцат компанид спиртийн үйлдвэрт ажиллах сонирхолтой 100 дүүрэн болсон байна. Тэгэхээр энэ компани бас улс орондоо хүлээсэн нийгмийн хариуцлагынхаа юуг бол манай улс зөв хэмжээний бас оруулаа гэж байна. Одоо гэтэл өнөөдөр манай цагаан залуучууд маань энэ үерийн гамшигт гүүр маань том гүүр маань нурсан. Тэгэхээр хэрэг тосгон мандал сум Улаанбаатар руу явдаг гүүр маань байхгүй зүг. Манай хувьцат компани, спиртолон хувьцат компани 6 дугаар ураг дээр тавигдах гүүрийг ашиглалтанд орууллаа. Одоо өнөөдөр төр гүүрэн дээр залуучууд маань өдөр шөнөгүй ажиллаж одоо хүртэл ажиллаад ингээд ийм сайхан том ажлуудыг манай компани хийж залуучууд маань ажиллаж байна. Танай хамт олонны хамгийн бахархмаар зүйл юу вэ? Манайх ч одоо нөгөө нэг зорилго нэг санаа гэдэг айгүй хамтж нийтж тэр нь бол айгүй сайхан. Нэг нь баярлуул бүгдээрээ баярлал хамт олонсгч тэр нь. Миний сонсноор бас хоорондоо спорт тэмцээн уралдаан. Спорт тэмцээн уралдаан бол ерөөсөө маш их хэмжээтэй болно. Тэр тусламаа ээлж хоорондоо болно, үйлдвэр хоорондоо болно. Одоо апу спорт гэхгүйгээр одоо спортын үйлдвэр, апугийн үйлдвэр дотор одоо архины үйлдвэр гэдэг айгүй олон үйлдвэрүүд дотроо бас нэгдүгээр ээлж, хоёрдугаар ээлж гэх мэлтэнгээр агуулдаг спортыг бол айгүй сайн хөгжүүлсэн. Ирээдүйд өөрийн компаниар ажиллаж байгаа группээ ямар байгаасаа, ямар болоосоо гэж та төсөөлж байна. За манай Апо хувьцат компани маань орон нутагта энэ спиртолон хувьцат компанийг одоо уснаар өшөө нийгмийн хариуцлага өрөөнд мандал суманд болж игэл миний бодлоор шүү дээ. Энэ компани одоо татварын 10% ч юм уу мандал сумандаа үлддэг. Энэ хувьцат компанийн татвар нь мандал сумын хөгжил твшил төвшөөх нэмрээ оруулдаг. Тийм байгаасаа гэж. Тэгээд энэ сайхан одоо энэ газар шимээр ургасан энэ сайхан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг компани маань өнөөдөр зүүн хараатай биш, Сэлэнгэд биш, улстай биш, дэлхийд танигдсан сайхан бүтээгдэхүүнүүд гаргаж энэ компани ажилчдын амьдрал өшөөх дээшлэн дэвжиж ажиллах байхаа л гэж би бодож байна. Өшөө илүү тэгээд хөгжөөд залуучууд одоо ерөнхийдөө залуучууд голдуу ажилдаа орсон байна. Шин сайхан залуучууд, сургууль төгсөн залуучууд арай ондоо өөрөөр авч явж байна. Бас тэрнээс илүү сайхан болоосоо тий биднээс өөр хүүхэд одоо бас манай ажилчид хараагийнхан гэл бүгдээрээ л одоо биеийнхаа дагаал ажилд ордог байхгүй юу? Ер нь манай аав бас энд нь ажилдаг байсан. Манай эгч бас ажилдаг байсан. Тэгэл ер нь ингээл үе үерээ ингээл юу дамжаал ажилдсан байгаа юм л да энэ үйлдвэртэй бол цаашаа үргэлжлүүлээ бас сайхан хөгжин л гэж бодож байна. Хүний ажиллаж исэн газар хамт олон гэр орон ах дүүгээс илүүтэй сайхан санагддаг. Би хамт олондоо хайртай. СПБ-гийнхандаа, АПО-гийнхандаа 50 жилийн овон баярын мэндийг хүргэе. Цаашдынх нь ажил нь, амьдрал нь өшөө сайхан өсөд дивжээрээ гэж хүсье. Яа. Яа чи сандарч байна. Сандарч байна. Зүгээр. Баян ярина, горлаа гэдэг. Бид хоёр 2008 онд одоо анх танилцсан. Бүтээр 10 жилийн нэг ангийн хүүхдүүд. Тэгээ одоо үерхэд хамт амьдраа гэр бүл болоод одоо нийт 15 жил болж байна. Нэг охинтой. Охин маань одоо 7 настай. Одоо энэ жил 2 дугаар ангид орно. Тэм залуу гэр бүл байгаа. Эхнэрээсээ нөө сүулд орсон болохоор манай хүн чанх төрүүлээд орцсон байсан. Би бүлтгэнсэн нүдтэй, алаг нүдтэй охин л
хажуугааргүй гэдэг байсан. Ахнууд арай нэг төрүүлээд орсон ажилт нь шинэ охин ороод ирэнгүүт л найрч юм аа да. Яг нөгөө юу байсан. Яг энэ үйлдвэртээ бол би чинь манай аав ээжээс ажиллаж байсан. Тэгээ аав ээж минь ажиллаж байгаад би 10 жил төгсөөд манай компани чинь бас оюутнууд нөгөө сонгоод явуулт юу гэдгээс их сургууль төлбөрийн төлдөг. Тэгээд тэр хөтөлбөрт бас би багтсан байдгийн. Тэгээд Монгол Улсын их сургуульд яг компанийнхаа зардлаар 4 жил сураад төгсөж байсан. Тэгээд сурж явах явцдаа бас энэ дээрээ мэргэжлэрээ дадлага хийдэг байсан. За тэгээд тэр үедээ бид хоёр танилцж байсан. Дадлага хийж явахдаа. Тийм, дадлага хийдэг. Нутаг орны хөгжилд ер нь танай компани ямар нөлөөллийг үзүүлдэг гэж та хоёр хардгийг. Та ч хоёулаа энэ Сэлэнгэ аймгийн Уугуул иргэд нутгийн залуучууд учраас энэ тал дээр бол та хоёрыг би гоё зүйл ярих болоо гэж бодож байна. Спирт балбан бол энэ бараг сум орнууд үүсгэн байгууллагаас бас ер нь бол цуг үслийн ихэнх гэдэг юм уу гэж бол би хувьдаа харж байгаа байхгүй. Тэгээ ингээд нөгөө дагуулс байр он сууц гэл бүх дэд бүтцүүд нь компани байгууллагатаас үүсээд явцсан байж идэг. Тэгээ тийм болохоор ер нь бол маш том нөлөөтэй гэж хардаг. Ажлын байраар хангахаас өсвөлээ тий. Сум орны залуучууд иргэдийг ер нь ажлын байраар хангахаас өсвөлээ нөлөөллөө өгч л байгаа тий. Одоо тэгээд нэг ажил чин гэр бүлийн ард за ихнэр нь ажилдаггүй нөхөр нь ажилдаг байлаа гэж ер нь ард нь өөрөө хүүхэд нь ихнэр нь ингээд олон ард гэр ам бүлэг тийжээж яваа өдөр байгаамаа өдөр. Апо компани маань хувьд бол хүний хөгжил чөлөө цагаа өнгөрөх үйл ажиллагаа жилд бол дандаа тогтмол ийм гой зохион байгуулдаг сургалт семинар урлаг спортын чиглэлийн тий тэрнгээр хүн хөгжөөд бас цаашдаа бол ажил мэргэжлийн хувьд карьер өсөөд хүн бас мэргэжлийн хувьд бас өндөр чадвартай болоод ирдэг. Тэр чиглэлээр хүнлүгэ чиглэсэн сургалт семинар юунуудыг бол маш сайн явуулдаг байна. Монгол улсад маань одоо яг ийм сүүгээр бяцлах хийгээд гарсан шарсуу одоо эдмийн шарсуугаар Монгол арх хийж байгаа ийм яг ийм цогц юм үйлдвэр бол байдаггүй. Тэгээ яг энд болохоор яг химийн бүх шинжилгээнүүдийг хийгээд хамт бас нэг эд ширхэг болоод явж байгаад бол маш их баяртай байгаа. Залуучуудад дэмжих зорилгоор нь одоо байрны урьдчилгаа гэдэг 10 сая төгрөг өгсөн. Энэ чинь ингээл жишээ нь одоо бит хоёр дахиад л одоо өөрийн гэсэн орон сууцтай болох тийм эндээ урьдчилгаа мөн ингээд маш их давуу талтай. Ер нь тэгэл амьдралд аягүй их хэрэгцээтэй олон үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. Цалин мөнгө ч гэсэндээ ер нь тухайн жил болгон ингэж дээш ингэж нэмж өсөж явж байгаа. Одоо 50 жилийнхаа ойн баярыг тэмдэглэж байгаа. Энэний 17 18 жилдээ хоёр яг компанид салшгүй бас нэг эдсэн болон ажиллаж байна. Одоогийн байгаа өнөөдрийн та хоёрын ажиллаж байгаа компани бас ирээдүйд бас энэ компаниг ямар байгаасаа ямар болоосаа гэж төсөөлдөг байна. Одоо тэгээд Апо групп спирт продукцид компанид маань одоо хоошид одоо энэс ч илүү хүчтэй тий дэлхийн зах зээлд гарсан тэгээд чанартай сайн бүтээгдэхүүнийг хэрэглэгчтэй хангасан тийм мундаг үйлдвэр хийж байна. Зөвхөн Монголдо биш дэлхийг хангана гэж тий экспорт импортоо бид нар ингээ харсан байгаа. Би ч гэсэн яг тэр дэлхийн түвшинд багтах хэмжээний одоо лаборатори хийнч байж болно. Тийм болж чадах юм байна. Одоо манай байгууллагын хөгжил тэгж хүмүүж байгаа учраас бид нэр хязгаарч уцраахгүй гэж бол харж байгаа. Бид цаашдаа дэлхийд гарах бяцлагнуудыг үйлдвэрлэн дэлхийд гарах бас Монгол арх, сүүний арх гэдгийг бас үйлдвэрлэнэ. Компани маань олон үргэлж тэлээсээ энэ жил болохоор ингээ Апо компани маань ийм сайхан төсөл хэрэгжүүлээд ийм сайхан шинэ үйлдвэр, шинэ залуучууд, шинэ тоног төхөөрөмж гадаадаас ингээ оруулаад тэд чигээр ингээд бүрэн тоногдсноор нь би аим хараад юм дотоод баярлж байгаа ийм сайхан үргэлж байгаа юм чи. Цаашдаа ч гэсэн бас шинээр өөр үйлдвэрүүд маань баригдах, залуучдын маань орон тоог нэмэгдэх гэдэг юм уу тийм болоосоо би дотроо боддог. Компаниас авж байгаа энэ сайхан мэдрэмж нь ер нь та хоёрын гол ажиллах эрч хүч байдаг юм байна гэж би тааштай хэлж захтал. Одоо ингээл яг компанийнхаа тухай тэр залуучуудынхаа тухай урамшуурал гээл одоо ингээд бидний ингэж дэмждэг гэж ярьж байхдаа бүр нүдэн гэрэлтэй гэж цаад ах юм. Тийм. Яалтчгүй л бүр ингээд нөгөө бүх юм холбогдчихсан байдаг учраас тэгээ угаасаа нөгөө бид нар чинь одоо би жишээ нь лабораторид ажилладаг химч хүн. Тэгээ яг ингээд
шинжилгээгээ гээл те цагаалаад онцгой шинжилгээ явж хахад би мэрэгчлээ маш хайртай дуртай. Тэгэл тэргээ дээрэс нь манай хамт олон хүн ингээд ямарваа газар ажиллахад хамт олонны уур амьсгал маш чухал гэдгийг бол би бүр номер 1-т байна гэж миний хувьд бол хэлдэг. Тэгээд маш сайхан халуун дулаан яг ингээд нэг гэр бүл шиг хамт олонтой байдаг учраас эндээ ажиллахад ч гэсэн маш жаргалтайгаар баяртайгаар ажилладаг. Өглөө эрэхтэй ч гэсэн маш аз жаргалтайгаар ажилладаг ирдэг тийм. Манай энэ үйлдвэр маань ямар ээлтэй тийм бүтээгдэхүүн гаргаж байгаараа маш онцлогтой. Тийм. Мөн тэгээд одоо манай энэ 110 одоо Апо компани манай 110 хотыг сонгож энэ үйлдвэрийг бас энэ төслийг эхлүүлж энэ үйлдвэрийг барьсан. Одоо айгүй олон залуусыг ажлын байраар хангаж байна. Мал аж ахуй эрхлэлтэй хүмүүсийн маань дэмжиж түүгийг авч байна. Монголдо байхгүй ийм гоё үйлдвэрийг манай 110 хотод барьсанд бол маш дуртай байгаа. Тэгээд эндээ бас би өөрөө мэргэжлэрээ ажиллаж байна. Тэр нь бас таалагдж байгаа. Тийм болохоор Апо компанитай бас баярлалаа, ийм гоё үйлдвэрийг манай 110 хотод сонгож ингэж барьж ингэж явж байгаа. Спирт Балбурам хувьцаат компанийнхаа нийт азаа буурал ах эгчнэр дүү нартаа 50 жилийн баярын мэнд хүргье. Хаг зунаар баталгаажсан хамтын үнц нь Апо компани нийт ажилчтай баярын мэнд хүргэе. Апо компанитай хувь заяагаараа ингээд нийлээд ажиллаж байгаа энэ хугацаанд бол миний хувьд бол маш их таалж хүлээж авдаг. Хийж байгаа үйлдэл ард түмнөр ширсэн, ажилчдуур чиглэсэн. За тэгээд мэдээж хэрэг ойлгомжтой үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сайжруулах, хөгжүүлэх. За тэгээд нөөц болцоог ашиглах, юу хийж болох бүхнийг одоо стратеги төлөвлөгөөтэйгээр хийдэг. Одоо сүүн бүтээгдэхүүнийг боловсруулах. За тэр дундаа одоо завсрын бүтээгдэхүүн болох шар сүнээс үйлдвэрлэлийн аргаар архи гаргаж авах боломж ийм үйл ажиллагааг одоо бид нар санаачилж байна. Та энэ дээр ямар санал бодолтой байна вэ? Сунгаж ингэж ажиллах саналтай байна гэдэг саналыг тавьсан. Би энэ саналыг сонсоод үнэхээр маш их баяртайгаар хүлээж авсан. Өөрийнхөө мэдэх чадах, шийдэж чадах юу байна вэ болгоно ер нь энд чичээвэл бүгдийг чиглүүлж ажиллая гэсэн юм одоо зорилго хувирлээд ажиллаж эхэлсэн. Шимийн архийг яаж одоо зөвшөөрөх вэ те? Өөрийн мэдээж хэрэг стандарттай. За тэгээд энэ стандартанд хангаж ажиллахад юу нөлөөлгөө юу хэрэгтэй вэ гэдгийг ингээд судалж байгаа лабораторийн аргаар. За тэгээд яг одоо тоогооных нь одоо хуучин уламжилт аргаар тэгээд жижиг хэмжээний одоо нэлтийн процессын аппаратаар гэж туршиж яагаад стандартын хэмжээний юм одоо шимийн архийг гаргаж авсан нутгуур чиглээд зогсохгүй нийгэмд оруулж байгаа тухайн өрх айлд оруулж байгаа том хэмжээний одоо хөрөнгө оруулалт хийсэн шиг гэж одоо хийж байгаа бүтээгдэхүүн маань одоо дэлхийн зах зээлд гарахаар хэмжээний ажлыг хийн гэж би бүрэн дүүрэн итгэлтэй явдаг. Нийт апотчуудтай, нийт Монголын күнсчтэй, нийт ард түмэндээ эрүүл энх сайн сайхан бүхний бүсгэрээ. За тэгээд бүгдээрээ эрүүл байж иж одоо өөрийнхөө зурсан ажилдаа их амжилт гаргахыг хүсэж ярьж байна. Спирт Балбурам компани орон нутгийнхаа хувьд бол бас их өр өгөөчтэй, орон нутгийнхаа одоо ард иргэдтэй, аж ахуй нэгжүүдтэй те сум орон нутгийнхаа засаг захиргаатай бол одоо байнга уялдаа холбоотой ажиллаж явдаг юм аж ахуй нэгж. Монгол улсын төсвүүд бол нийтдээ бол 663 сая орчим төгрөгийн жилдээ татвар төлдөг юм, шилдэг татвар төлөгч. Нийгмийн хариуцлагын хүрээнд бол бас нөгөө сум орон нутгатайгаа бид нар бол энэ үйлдвэр маань байнга хамтарч ажилладаг. Одоо бид бүгдийн одоо хийсэн ажлуудын ингээд одоо зах цухаас ярих юм бол адаглаа сая мандал сумын хэмжээнд олон хоног болсон үер ус болсонтой холбоотой төргүүр ямар ч байсан байгуулъя гэдэг. Тэгээ өнөөдөртөө бол одоо 8 хоногийн 7 хоногийн хугацаа өнгөрч байна. Тэгээд ер нь 8 хоног
явахд гэдэг юм уу ер нь бол бид нар гүйцэтгэлээ дуусна гэсэн юм төлөвлөгөөтэй байгаа. Энэ дээр бол мундаг сайн ажиллаж байгаа. Одоо манай спиртийн үйлдвэрийнх одоо 27 метр эдийн урттай төмөр гүүрийг бол одоо ингээд өнөөдөр байгууламж барихаар одоо ямар ч үсэн өнөөдөр бол ажлын гүйцэтгэл нэг 80 гаруй хувьтай байж. Мандал сумынхаа нэгдсэн эмнэлгийг бол одоо дулаанаар холболт хийсэн байгаа. Одоо 23 онд сая 23 оны хавар ер нь холболттой хийсэн байгаа. 22 оноос эхэлж яригдсан ажил маань. За хэрэглээний халуун усыг бас холбочихсон ингээ явж байгаа. Ер нь бол Спирт бал бурам компани маань энэ 50 жилийн түүхийн хугацаанд бол олон шилдэг, олон шинэлэг ажлуудыг хийсэн гэж үе үеийн бас удирдлагууд магтаж ярьдаг. Биднэрт бас нэг мундаг давуу тал гарч байгаа нь юу гэхээр Мандал сумын хэмжээнд Монголд анх удаа ийм одоо бяцлагны үйлдвэр баригдаж байгаа. Одоо ингээ бяцлагны үйлдвэрийн баригдаад одоо удахгүй ашиглалтанд орж байна. Тэгэхээр энэ нэг талдаа ажлын байрыг нэмэгдүүлж байгаа тийм ээ. Ажлын байр нэмэгдүүлэхээс гадна Мандал сумыг гэлтгүй Монгол улсыг дэлхийд таниулахын брэнд болж байгаа гэдэг дээр бид нэр бол одоо маш их юм дээр итгэлтэй байгаа. Монголчууд гадны одоо Германы гэдэг юм уу гадны Европын улс орнуудаас тэр бяцлагнуудыг авч хэрэгэлдэг байсан бол одоо Мандал сумаас энэ бяцлаг гараад буцаад Монголоос бусад орн руу энэ өөрөө экспортод гарах ийм бүтээгдэхүүн болж байгаа гэдэг нь маш том давуу тал болж байгаа. 50 жилийнхаа түүхтэй ойг хийж байгаа Апу компанийнхаа Спирт бал бурам компанийнхаа удирдлагууд болон албан агчдад түүхт ойн баярын мэндийг хүргье. Апу компани Спирт бал бурам компани маань Мандал сумд үйл ажиллагаагаа явуулдаг. Манай үндсэн түүхийд бол буудай бол одоо энэ Сэлэг нутаг ялангуяа зөв хараа Мандал сумын одоо газар тариаланчтай тасралтгүй хамтарч ажилласаар ирсэн ийм үйлдвэр байгаа. Жилдээ бол манайхаа 10,000 гаруй тонн улаан буудай одоо орон нутгаас газар тариаланчтаас авч одоо үйлдвэрлэлээ явуулдаг байж байгаа. Орон нутгийн одоо бас нэлээд олон хүмүүсийн аж амьдрал Апу компани Спирт бал бурам компанитай одоо салшгүй холбоотой явж байгаа. Манай Спирт бал бурам компани 40 мегаваттын дулааны станц бас ажилуулдаг байж байгаа. Орон нутгийнхаа бас нэлээд олон 500 гад айл өрхийг 30 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд, цэцэрлэг, эмнэлэг, сургууль гэдэг нийгмийн байгууллагуудыг одоо ус дулаанаар хангаж нийгмийн хэрэгсэлийнхаа хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байгаа. Апу компани, Спирт бал бурам компани хоёр маань одоо нэгдэж одоо шингэн хүнсний нэлээд том зорилт тавьсан маань экспортыг одоо хөгжүүлэх, экспорт руу гарах, одоо импортыг орлох, бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх гэдэг ийм том зорилтуудыг тавиад ингээ явж байгаа. Жишээлбэл Монгол үнэний сүүнээс бяцлаг үйлдвэрлэх, шар сүүх одоо үйлдвэрлэлийн аргаар боловсруулж одоо Монгол архийг уламжлалт Монгол архиа одоо үйлдвэрлэлийн аргаар үйлдвэрлэх шинэ үйлдвэрийг бид бүхэн байгуулад байна. Одоо энэ бол одоо манай компани хувьд хийгдсэн хамгийн ойрын жилүүдэд хийгдээгүй маш том одоо хөрөнгө оруулалтыг одоо манай компанид хийгдсэн. Энэ хөрөнгө оруулалт нь бол ер нь зөвхөн одоо энэ сум орон нутгатуудыг Монгол улстай бас анхны одоо энэ том одоо орчин үеийн технологиг нэвтрүүлсэн одоо юм үйлдвэрлэж чадсан. Хагас 100 жилийн хөгжлийн түүхийг хамтдаа бүтээлсэн гайхамшигт он жилүүдийн баярын мэндийг хүргэе. Хагас 100-аар баталгаажсан хамтын үн цэн Апу хувьцаат компани Спирт бал бурам